Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын ивэлдор. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн эрүүл байна. Монгол үндэстэн эрүүл байвал Монгол улс хүчрхэг байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухмаагийн өрсөв. Жохон харалцаа юу да? Чинийх гайгүй нөө. Гайгүй нөө. Чинийх чи ч бас нилээн явсан байна. Чи Улаанбаатараас хэдэн километр явсан? Хот дотроо л явлаа дөө. Нэг 100 дотроо л явсан. Тэгвэл Гэхдээ тэр чин хөдөө очсон ч нар байгаа. Хот дотроо нэг хотоос нэг 100 км явсан ч нар. Адилхан л төлөгдөн шүү дээ. би харин жоох харалцчих. Энэ чинийх бас нилээн явж байгаа те. Тэг яах вэ? Тэг би бол чамааг бол арай гайгүй маа. Эх орныхоо газар шороог үзчихье. Сайхан байна. Гэхдээ Их хол явлаа. Д витамин авчих шүү дээ. Их хол явлаа. Д витамин авлаа. Бид нэг ингэж ярьсан шүү дээ. Хоёулаа ч бас нэг Эрүүл сарвал болж. олон жил бас нэг эрүүл мэндийн нэвтрүүлэг гэж явсныг бас баг саг юм мэдээд би нэг өмнө сонсч байсан яг нэг эмч хэлж ирсэн санаж байна. Бид нар нөгөө нарнаасаа Д витаминыг төдийл юмс авч чаддгүй маа. Ялангуяа Монголын үйл нөгөө зуны үйлэр чинь богинохоо. Тэр энэ ойрхон гарахтаа энэ дээгүр мэгүрээ нүцгэн шорт морттой өв. Гэхдээ би энэ шалтан л өстэй гүрээр. Одоо ингээд миний гиз мэс ер нь цээж мэж сайн борлсон. Д витамины нэг мөс. Яа ханаа томч хэрэгтэй. За манай хоёрын өтгөж байна. За сайн байна. За баг зээрээ. Одоо би түрүүхэн л Контороосоо салаагүй. За энтэй гараа. Сайхан. За одоо ер нь аялал зугаалга ер нь л одоо дуусч шавтарч байна. Ажил дээр хийх тий. Одоо бид хэдийн ажил ингээд өнөөдөр хийчихсэн шүү дээ. Аа энэний гар марыг хараад байгаа ч. Сайн байна. Тэмэр харуултаа лөө. Юу вэ? Яасан шүү дээ явсан юм уу? Би ч нэг ойрхон бөөрн урлаа явчихад ирсэн. Бөөрнөр оо Тэ сайн. сайн юу нарны хамгаалтаа сайн хийсэн. Энэ нарны хамгаалт маа. Би нарны хамгаалт ерөөсөө авмарг байгаа байхгүй. Аа. Шууд л нүцгэн шалдан гадуур явмаар байгаа байхгүй. Наранд. Д витамин сайн авмаар байна. Витамин D-гээс суулсан гэдэг яаж байна. Яг хүмүүс хоёр янз ах шиг байна. Аа. Зарим нь бол одоо нарны тос авч яваад За. одоо товтон одоо сүүдэрт суугаад ч юм уу одоо харлахаас борлохоос айж имэлттэй явж. Нэг хэсэг төрлийн хүмүүс те. Одоо манай түшка шиг хүмүүс бол одоо ер нь өөртөө сайхан Д витамин авах шиг. Аа. Сайхан төлөгдөөч гэдэг юм одоо. Юу байсан? Тий. Зарим үед бол бас хэд бүр харалчвал бас муухай шүү дээ, тий. Тэглэгүй. Зарим үед бол бас нарны тос гэдэг юм хэрглэж байгаа. Чи яг ингээл наран төлөгдөөл байж захта за ингээ удахгүй эфирээр гарахад бас би арьс мэрсгээ бодсон уу? Бодлого яг уу. Тэгээд би одоо тэр чи хөөрхөн бас нэг нарны тос маягийн юм ингээд төрхсийгээд ингээд яаж байгаа юм л та. Тэгэхээр ер нь одоо монголчууд ер нь арьсандаа ер нь хэр анхаард юм бэ те? Одоо ингээд 100 цагт бол одоо арьсны анхаарал ер нь ингээл хэр байна. Тэг яг одоо энэ хүмүүсийн нэг юм ойлголт байгаа шиг байна. За жишээлбэл одоо актер ингээ харалж борлоо одоо ингээ витамин D-гээ нөгөөд авчлаа гэж ойлгож шүү дээ. Тэгээд нөгөө витамин D-г мэдээж яргуул нарны хараа хүмүүс авна. За. Гэлээ гэхдээ одоо жишээлбэл юу гэдгийг одоо нэг сар гарan хөдөөгөр явчаад тэгээ бүтэн одоо юу гэдгийг өвлжингөө ч юм уу намаржингаа те хаваржингаа ингээд энэ нөгөө D витаминийг хүмүүс хангалттай хэмжээгээр авчлаа нөөцлөлтөө гэж ярьдаг байхгүй юу. Гэтэл яг үнэндээ болохоор зэрэг тушкагийн хувьд бол энэ арьсны ингээд борлцсон байгаа нь витамин D-г ерөөсөө нөөцлж аваагүйгаа. Яагаад? Яагаад тэгэхээр нөгөө хүний бие махбодод витамин D гэдэг зүйл чинь зөвхөн нэг өдрийн нөөцтэй байдаг. Зөвхөн нэг өдрийн нөөцтэй. Юу гэсэн үг. Тэгэхээр бид нар одоо өнөөдөр би нэг амар халуун өдөр гадаа өөрийгөө нэг тодорхой хэмжээнд ганц 2 цаг шаргачлаа шүү дээ. Тэгээ би D-гээ за одоо нэг 2-3 өдрийнхөө D-г бол хангачлаа гэж бодохоор үгүй нэг л өдрийнх л байт юм. Нэг л өдрийнх. Тэр дороо л байт юм. Тэр өдөртөө шөндөлөө. Ер нь бол одоо жишээлбэл юу гэдэг витамин D бол хүний арьсанд дор шууд шимэгдэж ороод цуснд ороод за илүү одоо юу гэдэг ханамжийнхаа цэг түрнэ штэ. Ханамжийнхаа цэг түрнгүүд дахиж D авах болждог байхгүй арьс чинь. Тэгэхээр маргааш би дахиад бие шархаас. Тэнгүү тэр нөгөө нөөц тэр D чинь цуснандаа эргэж дуусаа маргааш нь дуусчих. Тэгээ чи одоо жишээлбэл одоо юу гэдэг ингээ борлцсон байгаа процесс чинь өөрөө витамин D-гийн нөөцлөл биш гэсэн үг шүү. Тэгвэл нэг юм яриа байдаг штэ. Хүүхдээ зундаа сайн гаргаад агаар салхинд гаргаж тэгвэл өвөлдөө одоо ханаа том хөрөхгүй ч гэдэг. Мэдээж хэрэг бол зунжангаа өдөр болгон давтамжтайгаар сайн наранд ч юм уу те тодорхой хэмжээгээр гаргах нь зөв ер нь бол. Тэгэхдээ гаргаагүй хүний хажууд бол мэдээж хэрэг сайн байгаа шүү дээ би хідэн бол. Гэхдээ манайхан жишээлбэл юу гэдгийг юм намар болоод ч юм уу те ингээд нар ирэхээр сүүдэртээ болоод ирэхээр зэрэг витамин D би хангалттай авсан юм чинь тэгээд уухгүй ч юм уу те наранд гарахгүй ч юм уу ийм болчохороо дахиад л нөгөө өвөл болоод ирэхээр нөөц нь хомсдоо байхгүй ч гэж байгаа. Тэгэхээр энэ бол одоо ерөөсөө нөгөө харлаж борлно гэдэг нь өөрөө яг цэвэр бас нөгөө нэг витамин D-г нөөцлөд аваад байгаа даа биш. Энэ бас өөрөө юу гэхээр зэрэг төлөгдлтийн процесс байна нэгт.
хоёрт яг үхээр зэрэг арьс өөр хамгаалахын тулд харлаад байгаа. Түлэгдэхээрээ бүр аюул болд ч тийм ингээд. Ер нь одоо ингээ хүн чинь халуун наранд Өө энийг өстө мдээгүй мэн. Би бас мдээгүй мэн. Чи мэдчихсэн үү? Би чи яах вэ? Би бас яг нууцчдаг хадгалчдаг энэ жихний артал өдрөө штэ. Одоо хараа хажуудлага одоо энэ харж байна уу? Жихний артал мал ингээ тэр чигээр түлэгдээд харалцсан байж байгаа хгүй. Энэ миллилитр бол ерөөсөө тэр чигээр ерөөсөө нөгөө юу гэдгийг арьсны гэмтэл арьсны нэг талын гэмтэл ихгүй та юу. Яг борлож байгаа. Гэхдээ дэв бол нэг тийм амар одоо бол дэв байхгүй ч ашиг бораагаагүй. Ер нь яг зөв өнөөдөр бол юу гэдгийг та хоёр маань одоо бас ингээ хөдөөнөө данаас ингээ ирчлээ. Тэ ер нь бол за бас магадгүй маш олон хүмүүс ингээд энэ нарны талаар нартай хэрхэн зөв харьцах талаар ч гэх юм уу ойлголтгүй байгаа. Тэгэхээр энэ тал дээр нь бас ингээд та хоёр зэрэг хэлж байгаа хэрнээ хүмүүст бас ер нь нарнаас хамгаалах аргууд юу байдгийг нарнаас хамгаалахгүй бол ямар процессыг хүний бид үүсэт байдгийг. Одоо нөгөө хитрхи удаан нарны харагдвал төлөгдөл яах юм? Тий, гэвчлэн тэрхүү ойлголтыг өн хийлээд нарнаас хамгаалч одоо тэгэл нарны төс түрх гэл юм шүү. За тэгээд ер нь маш олон зүйлүүд. За тэгээд энийг ер нь судлаа тий. Тэгээ тий. За тэгээ. Нэвтрүүлгээр нэвлүүлэхгүй дээ. Амарч хандаа шүү дээ одоо. Нар ба. За сайн бацхан үзэгчтэй бидэнтэй үргэлж хамт байдаг үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Манай нэвтрүүлэг бол одоо ард түмэндээ одоо эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд явдаг байгаа. Монгол улсын ерөнхийлөгчийн хамгийн газартай хамтраад манай нэвтрүүлэг Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдээр явдаг байгаа шүү. За ингээд Ая доктор нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын сэдэв бол арьс болон за тэгээд нарны одоо илч одоо энэний талаар ерөнхийдөө эргэн тойронд хүрээнд ярих нь байна тийм ээ. Тэгэхээр яагаад энэ сэдвийн дагав ярьж байгаа гэхээр мэдээж хэрэг яг одоо бид нар бас 100 цагийн улирал бас хараахан дуусаагүй. Тэгээд хөдөө гадаа аялал зугаалгаар явж байгаа. Зарим нь ирсэн байгаа. Магадгүй тэгээ хөдөө гадаа байхдаа бас яг түшкэ битэртэй адилхан зарим нэг нь бол жоохон нилээн наран төлөгдсөн борлсон байдалтай байгаа. Тэгэхээр энэний талаар ерөнхийдөө бас яриул цаг үеэ их олсон дугаар болох болов уу гэж бодож байна. Тийм шүү дээ. Тэгэхээр эмч маань өөрөө энэ цасаар эрүүл мэндийн талаас бас юу гэж иргэдээ энгийн ойлгомжтой тайлбарлавал юу гэж тайлбарлах юм бэ те? За тийм. За ер нь бол бидний хувьд бол яг өнөөдрийн гол сэдэв бол нар тий нартай харьцаж байгаа хамгийн одоо их хүрээний эзлэх талбай бол мэдээж хэрэг бол арьс байгаа тий. Ер нь бол ганцхан нүүр гэлтгүй гарч гисэнтэй ингээд байна шүү дээ тийм ээ. Бүхэл арьс. Тэгэхээр ер нь бол бид нар энэ одоо нарны хордлого тий одоо нар шиг эсвэл одоо нартай холбоотойгоор энэ арьсанд өгдөг эмтлүүдийг хэлээд мэдэх хэрэгтэй. Тэгжээж бид нар яг үгүй зэрэг яг нөгөө энэ нар чинь бас зөв харьцахгүй бас болохгүй юм шүү гэдэг анхны ойлголт авах нь л да. За энэ бол одоо жишээлбэл арьсны мөлөөж харагдаж байна. За дээрээс нь харахаар юу харагдаж байна вэ? Арьсны энэ хамгийн гадна талын хэсэг үү шүү дээ. Тушка чиний хамгийн гадна талын хэсэг чинь шүү дээ. Одоо энэ яг шумууланд хазуулдаг хэсэг. Шумууланд хазуулдаг гэсэн үг. За дээр нэг ганц үс маань ингэ байж байна тий. За тэнгууд чи бид нар яг үгүй арьсыг чинь ингээд дээдлээс нэг харж хаад хөндлөнгөөр нь хараад нэг арьсны өчүүхэн баг хэсгийг ингээ бид нар хөндлөнцлөгийг харж байна. Тэгэхэд яг үгээр зэрэг үсний хүүдий чи ингэж дээрээ арьсны дээрээс гарч ирж байгаа боловч доор нь энэ арьсныхаа нэлээд гүн давхаргад тий өөрөө нэг өсний одоо модоор ярих юм бол үндэс нь биш шүү дээ. Эндээс ургад юм. Эндээс ургана гэсэн үг. Одоо яг би нөгөө үсээ ингээд госчаар ер нь татлаа гэхэд тий. Тэгээ татлаа ч юм уу түгээд авчлаа гэхэд эндээс ургана. Эндээс ургана гэсэн үг. Цаад эндээс ургана. Хэрвээ энэ байхгүй ч ус ургахаа байжна гэсэн үг. За гихчлэнгээр арьс чи өөрөө айгүй олон давхаргатай. Жишээлбэл одоо энэ арьсны хамгийн дээдлийн давхарга нь илүү их юм хатуулаг давхарга байдаг. Тэр баргийн гэмтэл хамгаалтын давхарга гэж яддаг. Эвэрлэг давхарга гэж анагаахын хэлдэг. За тэрний дараачийн давхарга нь болохоор яг үхээр зэрэг одоо жинхэнэ арьсны давхарга гэдэг энэ баахан судас шүрмэстэй 9 шидийн мэдрэл маш олон тооны одоо дархлааны болон төрөл бүрийн арьсны эсүүд энд байж байгаа. За тэгээ хамгийн доотлон давхарга нь энэ өөхөн давхарга гэж байна. Тэгэхээр арьс бол үндсэндээ 3 хэсгээс тогтно гэсэн үг шүү. Хамгийн дээдлийн давхарга, дундлийн давхарга, тэгээ хамгийн доотлын давхарга гэж. Би энийг өмнө нэг юмнаас харж байсан. Энд одоо харагдаж шүү дээ. Ингээд арьсны доотлын давхарга чинь тэжээр өөх биш шүү дээ. Энэ нөгөө нэг юуны би бас өмнө нөгөө нэг эмнэлгээр явж байхдаа нөгөө самбар дээрээс харж байсан. Нөгөө яг энэний зургийг нөгөө түлэгдэлтээс нөгөө түлэгдэлтийн нөгөө нэг уюудыг харуулж яхад яг ийм арьсыг харуулт юм байлаа тий. Гадна талын түлэгдэл мөлөгдөлгээр ингээд ирд юм байна. Нэгдүгээр зэргийнхаа үед энэ нэстэй, хоёрдугаар зэргийнхаа үед энэ гүн рүүгээ гээл тий. Тэгээ одоо чи нарны түлэгдэл ч гэсэн тийм байдаг. Нэгдүгээр зэргийн түлэгдэлт нь ингээ хөнгө улааж эхэлнэ. Хоёрдугаар зэргийн улаалт нь болохоор түлэгдэлт нь илүү тэр арьс нь уулах, цэврүүдэх гэдэг аюу олон зүйл баталж байгаа. Ер нь бол одоо арьсны хувьд бол яг иймэрхүү бүтцтэй гэдгийг бол би та хоёрт бол хэлээд тайлбарлаж байгаа. За ер нь бид нэр одоо нэг юу гэдгийг эндээс болохоор зэрэг арьсны бүтцийг ойлгочлоо шүү дээ. Одоо гол асуудлын үгээр зэрэг тэр нарны тэр туяа тийм ээ. За бидний дэлхий дээр одоо хэдэн сая километрийн цагнаас тусч байгаа ч гэсэнтэй асар хүчтэйгээр одоо бидний энэ арьс болон бие махбод энэ байгаль дэлхийг тэжээнд тэтгэж байгаа
тэр нар чи өөрөө бас тодорхой хэмжээний юм одоо өөрөө юу гэдэг юм дээ нэг юм type буюу хэв шинжүүдтэй. Жишээлбэл одоо A, B, C гэдэг юм уу? Ийм одоо туяа. Өвлийн нар арай өөр, зуны нар арай өөр гэх юм байх уу? Байлгүй байх уу? За зуны нар, намрын нар тий. Тэгээд дээрэс нь эсвэл өглөөний нар, өдрийн нар, оройны нар. Яг үнэн. Тэгэхээр тэр нөгөө тусаж байгаа өнцгүүд ингээд бүхнүүд нь бол өөр өөр байдаг. Тэгээд бид нар л яг гоо зэрэг хамгийн гол асуудал нь тэнд одоо бид нар гол видеон дээрээс тайлбарлаад мэдчихийг бодож байна. За тэр видеон дээр яг хөөхөр зэрэг би нөгөө жишээлбэл яг энэ нарны туяаны одоо нөлөөлөл маань яагаад биднийг харлуулдаг юм? Одоо тэгээд нийтээрээ ерөнхийдөө бид нар нөгөө харлалт борлолт гээл хошигноо бол ингээл би борлуулчлаа харчлаа гэдэг. Яг зөв. Яг энэний талаар одоо яаж тийм процесс явагддаг юм бэ харах юм уу? Тэгнэ. Одоо жишээлбэл одоо энэ видеоноос илүү их ойлгомжтой байна. Бид ч гэсэн борлуулсан байгаа шүү дээ. Тий. За ингээд төр зогсоож байгаа. За. Тэгэхээр нарны туяа бол өөрөө болохоор зэрэг манай одоо ялангуяа бидний энэ арьсан дээр тий болог энэ гадаргад буухтаа за 100-аас нэг 400 нанометрийн ийм хүчин чадалтайгаар бол бууж ирдэг гэж үзэж байгаа. Яг одоо манай дэлхийд дэр гэсэн үг шүү дээ. Одоо миний зүгээр харахаар бодоход ихүүдийн яг халуун нар бол одоо энэ баг дээд шүү 400 хүрх хэмжээний. Хүрх хэмжээний гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр дотроо болохоор зэрэг энэ UV гэдэг нь болохоор зэрэг хэдийгаан туяа гэдэг. Одоо ер нь бол за энэ UV хэдийгаан туяаны хувьд бол одоо A те за B, C гэсэн ийм 3 төрлийн туяа бол бидний арьсанд бол ерөнхийдөө бол одоо туснаа гэсэн үг. За эдгээр туяануудаас яг аль нь хамгийн хүчтэй юм гэж байгаа. Хүчтэй вэ гэдгийг харуулъя. За түр зогсоож байгаарай. За одоо энэ дээр яг хөөхөр зэрэг юу гэхээр тэр UVC гэдэг туяа шүү дээ. Энэ UVC гэдэг энэ нарнаас илгарч байгаа энэ туяаны ихэвчлэн озоны давхархад бол шүүгдээд нэг өсний одоо яг энэ ан амтан газар дэлхий рүү буух нь багтаа байдаг. Тэгэхээр энэ UVC туяа бол тийм одоо аимшигтай хор нөлөө бидэнд өгдөг гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр озоны давхарх биднэрт ямар хэрэгтэй байсан бэ? Озоны давхарх гэдэг бол угаасаа тийм гайхалтай чухал байна шүү дээ. Хамгаалтын. За тэгвэл түүний дараачийн давхарх болохоор зэрэг UVB болон UVA гэдэг туяаг хоёр харж байна уу? Энэ хоёр чи яг зөв хэмжээс нь өсөө явсан байгааз 290-аас энэ 320 400 нанометрийн хэмжээний энэ туяанууд бол авчиж байгаа. За энэ туяанууд яг гэхээр зэрэг арьсны шууд дээдлийн давхарх гэдэг хамгийн дээдлийн давхархад шийвэл B туяа нэлээд их тусаж байгаа жишээ нь тий. Тэгтэл A туяа яг зэрэг дээдлийн давхаргалууд ороод нэвтрээд доотлын давхаргал бүр тэрний доотлын давхаргалууч нэвтрэх хүчтэй туяа ахгүй. Тэгэхээр бидний өнөөдрийн гол мэдэх одоо юу гэдгийг туяа бол юу гэхээр энэ B болон A хэмээх энэ туяаг мэдэх хэрэгтэй. За энэ B болон A туяа өөрөө бидний арьсанд одоо яг нөлөөллийн хувьд бол хамгийн ихний ээлжинд энэ хоёр туяанаас хамгаалахын тулд хүмүүс за ерөнхийдөө бол харлалт гэдэг зүйл, борлуулалт гэдэг зүйл үүсч өгдөг. За хүмүүсийн хувьд бол харлалт, борлуулалтыг болохоор зэрэг ерөөсөө энэ хамгаалтын механизм гэж ерөөсөө ойлгодоггүй. Яагаад гэхээр тий хамгаалтын механизм. Яагаад гэхээр судалгаанаас аваад үзэхээр зэрэг бор арьстай хүмүүс биш үү? Ер нь бор арьстай хүмүүс харьцангуй наранд түлэгдэх нь бага гэж үздэг. Эсвэргээрээ цайвар шаргал арьстай хүмүүс яг үгээр зэрэг илүү хурдан түлэгдэж улаагаад шар хүн бол манай нэг шардуу тариатай найз бол уул болчихдог шүү. За би бас удаачдаг шүү. За яг зөв. Тэгэхээр энэ яг үгээр нөгөө ямар нэгэн байдлаар хар бор байх нь нарны туяаны эрчмийг бууруулдаг гэдэг нэг юм ойлголт гарах гэдэг шүү дээ. Тийм бай. Тэ за энийг одоо ойлгохын тулд бид нар энэ арьсны энэ одоо доотлын одоо юу давхаргад байгаа энэ олон тооны жижиг эсүүдийг харж байна уу? Энэ эсүүд дотор чинь энэ арьсны өнгийг үүсгдэг меланоцит гэдэг эс үүдэг. За энэ цааш нь бичлэгээ явуулъя. Арьсны өнгийг үүсгдэг. Арьсны өнгийг үүсгдэг. За ингээд туяа туслаа тэ арьсан дээр. За тэнгууд чинь за төр зогсоож байгаа. Тэнгууд арьсны яг энэ доотлын давхаргад ийм хар өнгийн ийм эс үүдэг. Энэ эсийг бол меланоцит гэж нэрлэгддэг. Шар хүнд ч хар байна. Шар хүнд ч бас байгаа гэсэн үг. Тодорхой хэмжээ байгаа. Яг бол энэ бодисны өөрийнх нь гол нөгөө нэг яг энэ арьсны доотлын давхаргад байгаа энэ эсүүд маань өөрөөсөө хар өнгийн бодисыг ялгарулдаг. Тэрийг нь болохоор меланин гэж нэрлэдэг. Зарим хүмүүс бол яг үгүй энэ одоо эсүүдийн дутан багшилтай хүмүүс байдаг. Тэр хүмүүс та нар ингээ анзаарч ирсэн бол энэ тэнд ингээд тийм цагаарцсан цайрцсан хүмүүсийг харж ирсэн үү? Арьсан дээр ингээ цайран цагаан Бүр болцсон. нөгөө цагаан тэр чинь ямар хүн гэдэг лээ? Альбиним гэж одоо. Альбин. Тий. Тэгэхээр энэ яг үгүй зэрэг тэр хүмүүс чинь энэ эсүүдийн дутан багшилтай хүмүүсийг хэлж байгаа. Тэгэхээр бидний энэ нүдний бор байх, үсний бор байх тий. Тэгээд энэ арьсны одоо өнгийг жигд байлгахад энэ арьсны энэ меланоцит гэдэг эс зохицуулж байдаг. Тэгтэл нарны хэдийгаан туяа, ялангуяа UVA болон B туяа хит хэмжээгээр арьсан дээр буугаад ирэхээр тэр арьсны энэ одоо эсийн тэрнээс доош нь эсүүдийг хамгаалахын тулд энэ хэд анхны хамгаалтын бүсийг бий болгодог. Тэгэхийн тулд өөрөөсөө меланин гэдэг бодисыг ялгаруулдаг. Эдгээр өөрсдөө ялгаруулдаг. Өөрсдөө ялгаруулдаг гэсэн. За явуулъя.
За ингээд энэ эсүүд маань яг үгүй өөрөөсөө маш олон тооны химийн бодисыг ялгарууллаа. Меланиныг ялгангууд нөгөө арсны хамгийн дээдлийн давхаргад чинь хар өнгийн бодис орж иж гинөө. Тэгээ хар өнгийн бодис ороод ирэнгүү зогсоож байгаа. Хар өнгийн бодис ороод ирэнгүү тэр чигээрээ энэ цагаан цайвар байсан эсүүд чинь харалцж байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо Тушкагийн гар яасан байна уу? Борлоо харсан. За одоо энэ Тушкагийн гарны хувьд бол энэ борлол биш үү? Жохон борлож л байна. Энэ юу эсийн төвшөндөө харалцаад байгаа юм. Тийм. Энэ бол эсийн төвшөндөө меланоцитисээс ялгарч байгаа нөгөө меланин чинь төр зурдаа ингээ үүссэн байж байгаа. Төр зурдаа. Тэгээ эргээд хүн харагдсан шүү дээ. За тэгэнгүүт чинь өвөл болоод ирэхээр ч юм уу те Эсвэл гэртээ удаан байгаад ирэхээр эсвэл нар жоохон баг тусаад эхлэх юм бол за одоо манай энэ эсүүдэд хамгаалт хэрэггүй болсон юм байна. Гэт энэ буцаад бодисууд нь буураад эхэлчихдэг. бидний харж байгаа борлож байгаа чинь ер нь хамгаалтын шинж. Хамгаалтын систем. Хэрвээ меланин гэдэг энэ бодис хэрвээ арсны дээдлийн давхаргад тушка ингэж харлалт өөгүй бол чиний доотлын гүн давхаргалууд UVB туяад нэвтэрч ороод тэгээд аюулууд тарж эхэлдэг. За ер нь бол харлалт борлолт гэдэг нь хамгаалтын систем ээ гэдгийг бол одоо манайхаа ойлгочлоо. Тэгэхдээ энэ харлалт борлолт хамгаалтын систем. Тэгэхдээ хүн янз янз борлож байгаа шүү дээ. Тий. Зарим нь бол ингээд хөнгөн борлолттой гүн борлсон хүмүүс байдаг шүү дээ. Гүн борлолт тэр өгсөн байж байгаа. Тэр гүн л хамгаалж яах гэсэн. Одоо баян л тэгээд арсны онцлог бас их хамаарна шүү дээ. Хар арстай хүн байж бол бор арстай хүн байж гаад харлах гэдэг ч юм уу. Шар арстай хүн өөр бас. тэр хар нэгрүүд бол одоо бүтэн хамгаалал байж байгаа юм. Тий. Хар нэгрүүд ч гэсэндээ ер нь хар нэгрүүд гэлэхгүй л төрлийн хамгаалтад ирж байгаа юм шиг. тэд нар чи харьцангуй гайгүй нарны одоо хувьд бол нөгөө нэг төлөгдлөлтийн процесс багтаа гэж үзэж байгаа. За ингээд ер нь бол одоо харлалт борлолтын гол механизм чи энэ нэгт хоёр цайралтын механизм ч энд байгаа. Одоо хэрхэн цайрах вэ гэж байгаа хүмүүс шүү дээ. Гаднаас нь мянган сайхан тос мос янз бүрийн дүрхээд л байгаа шүү дээ. Тэнгүүд тэд нар чи ядах зэрэг одоо ихэвчлэн витамин С-тэй тос, витамин С-тэй маск ч гэх юм уу те ийм хүү. Витамин С яагаад өөрөө цайруулах үйлчлэгээ байдаг вөхөр зэрэг гадна талд нөлөөлөд ирэхээр нөгөө меланин гэдэг энэ бодисыг чинь ботолж өгдөг. Задлах нь шүү. Яг зөв. Тийм болохоор илүү их яг уу зэрэг энэ илүү хурдан бутарч алга болох нь. Витамин С-ийн нөлөөлөл нь илүү их тэр меланиныг байхгүй болгодог гэдэг онцлог шүү. Энэ механизм бол юм. Тэгээд цайрах гэж байгаа хүмүүс магадгүй витамин С-ийн баялаг гоо сайхны бүтээгдэхүүн юм уу дотроос юм мэдчих واخ. Дотроос бат хийх нөлөөлөл нь. Одоо витамин С-ийг баялаг хүнсийг ч гэдэг юм уу те. За мэдээж авчлаа. Витамин С ер нь юу юм бэ? Мэдээж эрэг тэгтээ дээрэс нь нэмэгдээд яг хөр төрөл бүрийн нөгөө одоо цайруулах өөр төрлийн гэрээс одоо юу гэдэг гарахгүй ах нарны хамгаалт гэдэг олон юм байгаа шүү дээ. За энэ бол байгалийн арга. Байгалиасаа угаасаа ингэж нарнаас тэмцэх арга чинь энэ юм байна. За дараагийн процесс байгаа. За дараагийн процессны яд өгөхөр зэрэг илүү их одоо гэмтэл маань цааш нь үргэлжилсэн процесс болж явж байгаа. Тэр нь юу гэхээр зэрэг за бидний энэ арьсан дээр одоо их хэмжээний байнгын ингээд одоо нөгөө туяан тусаад байна шүү дээ харж байна. Маш их хэмжээний ягаан туяа буюу UVB болон одоо AX-ын туяанууд нөлөөлөд байхаа зэрэг тэр эсүүд чинь эсүүдийнхэн дотор нөгөө нэг туяа нэвтрээ орчдөг. Нэг үстэй. За ингээд эсүүдийн дотор туяа нэвтрээд оронгууд чинь ерөөсөө энэ эс болгоны чинь дотор ДНК буюу тухайн эсийг одоо хэрхэн ажилуулах вэ гэдэг шийддэг ийм гинжин хэлхээ байж байгаа. Тэгэхээр энэ ДНК-гийн гэмтлийг энэ туяа өгдөг гэж үзэж байгаа. Ялангуяа нарны энэ B болон A туяа. ДНК гэмтчин гэсэн. ДНК гэмтэн гэсэн. Нэг усны одоо арьсны дотор талын эсүүдийн процессор шууд гэмтэлд орж байгаа байхгүй. Энэ тэгэхээр үүсэж байгаа шалтгаан одоо тэр хит удаа наранд байх. Яг зөв. Одоо тэгэхээр би зунжингаа нэг газар шорооны ажил нэг байшин барий гээд. Зунжингаал ер нь халуун наранд ингээл л. Хит удаан тэгж ажиллах нь энэний бас эрсдэл. Энэний гэмтлийг үүсгэж байгаа гэсэн. Тэгэхээр тухайн арьсны эсүүдийн хувьд бол тухайн дотор байгаа тэр нөгөө нэг генетик мэдээлэл нь гэмтэлд ороод ирэхээр тэр эсвэл нэг бол маш богино настай болж болно. Маш богино настай гэдэг нь юу гэхээр арьсан дээр тэр нь гадаад илэрлэл нь юу болдог? Өчлөлт болж эхэлдэг. Хөгшрөлт болж эхэлдэг гэсэн үг байхгүй юу? ДНК гэмтснээр. ДНК гэмтэн тухайн одоо арьсны эс чинь жишээлбэл 3 сар амьдрах хэрэгтэй байтал гэмтэлтэй эсвэл 1 сар амьдрна гэсэн үг байхгүй юу? Эсвэл юм гарах ч гэдэг юм. Юм гарах нь гайгүй. Тэр өөр шалтгаан. Ерөөсөө арьсны эсийн олон тооны үхэл бол өөрөө тэр чигээр үрчлэлт л болдог. Арьсны үрчлээ буюу хөгшрөлтийн процесс бол. Тэгвэл ингэж байгаа шүү дээ. Энэ хөдөөний хүмүүс ийм байнга ингээд наранд ингээд байж байгаа шүү дээ. Үрцэнгүй наранд байж байгаа. Тэгээ мань хүмүүс ингээд жоохон ингээд эрт хугацаанд ингээд жоохон төв сөрөн байгаа хүмүүсийг бодвол ингээд хурдан хөгшрөөд байгаа тэрнтэй холбоотой. Яг шүү. Наатарч байгаа шүү. Тэгэхээр бид нар ялангуяа одоо арьсыг хөгшрүүлдэг хамгийн том шалтгааныг эрэмлээд үзэх юм бол магадгүй нэгт нар ордог шүү. Ямар сони тий.
Ер нь бол нүүрийг нүүр арсыг бол одоо ингээд үрчлээ түлээд байдаг шалтгааны чи хамгийн том зүйл нь нарны хитийн туяа буюу бие туяа орчих. Шалтгаан бол ерөөсөө арсны эсийн үхэл ухадах юм. Тэгэхээр би яагаад тэр нарны тосыг дүрхээ одоо гэдгийн талаар бас дараа нь ярих үхээр зэрэг энтэй холбоотой. Одоо тэгэл бас одоо тэгэл хамгаалалт хэрэгтэй. Хамгаалт бол биш. За ингээд хэвстэл юм байна тий. Энэ үржлээд хөгшрөлтийн процесс бол ерөөсөө наазахын ойлголт. Энэ нартай хитэх одоо контакттай байхын ойлголт нь шүү дээ. Хоёрдугаар номерын бас дараагийн нэг хамгийн аюултай зүйл нь юу гэхээр тухайн арсны эсүүдийн ДНК буюу удмын гол мэдээлэл нь алдагдлалд орчхороо энэ ДНК чи арсны эсийг хуваагдах, үржих гэдэг бүх юмыг хариуцж байдаг. Гэтэл ДНК гажигшилд орчлоо гэж бодъё. Чиний процессор чи вирус идчихлээ гэсэн үг. Тэгэхээр тэр процессор маань гажиг болж эхэлнэ гэсэн үг шүү дээ. Гажиг болцсон тэр арсны эсүүд яадаг гэхээр зэрэг гэнт мутац өөрчлөлтөнд ороод ирэхээр хавдар болж өгдөг. За одоо энийг харуул. Ямар аймаг тий? Арсны хамтраг гэсэн үг. Тэгээ арсны хавдар болж эхэлнэ гэсэн үг байхгүй юу? За ер нь бол одоо энэ арсны хорт хавдрыг бол ангаах ухаанд юу гэж ярьдаг вэхээр зэрэг энэ одоо харж байгаа генетикүүд нь гинтлээд эхэлж шүү дээ энэ чанар. Нарны тэр хэдийгээр зарим хугаралт орж эхэлж. За ингээд зогсооч. За энийг бол одоо ийм хүү зүйлийг та хоёр харж ирсэн үү? Одоо арсн дээр нь зарим нэг тохиолдолд ингээ хүмүүс дээр ингээ вэж идэв шүү дээ тий ингээд нэг юм. Тэгээ тэрийг ингээд гинт гараад ирсэн мэнкч гэж ярьдаг тий. Яг зөв. Энэ гэхдээ юу юм зүгээр хөх. За энийг бол яг хөө меланома буюу зохиж могцсон юм биш байхгүй юу? Энд чинь зүгээр ингээд цаанаасаа гараад ирж штэ тий. Цаанаасаа гараад ирж байгаа. Тэгэхээр энэ меланома буюу одоо бидний одоо нөгөө меланоцит гэж яриад байсан эсэс шүү дээ. Нөгөө өнгө үсгдэг эсэтрээс тэр эсийн гаралтай. Ер нь бол дээрэс нь ганцхан тэр эсч гэлтэхгүй 30 уурыг тавтгай гэдэг олон тооны энэ арсны эсүүдээс гэмтэлд удаан хугацаанд нарны туяатай одоо контакттай гэмтэлтэй байгаад хараа энэ меланома гэдэг хорт хавдарт тусч чаддаг. Меланомагийн хувьд бол нэг хэцүү нь жишээлбэл 3 4 дугаар үедээ бол 90% одоо буцах эргэх магадлал том багтай очив гэж яригддаг. Их хэцүү хорт хавдар гэсэн үг. 3 4 дугаар үеийн хүртэл хүн өөрөө явчихдаг. Мэддэггүй бахна шүү дээ. Ганц нэг юм жижиг хар юм цэг мэг юм арсан дээр нь үсчихэр тоодоггүй. Гэтэл энэ нь доош нь ингээд модны салаа шиг ингээд арсны гүнд ингээд томорж идэг баг. Тэгээд дотор эргэтнэлөө цусан хангамжрууд тарих гэдэг олон эргэтнэл үсрэхэл явчихна. Нааш ил гарч ирэхгүйгээр цаашаа явчихна. Цаашаа явдаг юм уу хавдар баггүй. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн эрүүл байна. Монгол үндэстэн эрүүл байвал Монгол улс хүчрхэг байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухмаагийн хүрэлцв. За тэгэхээр энэ меланома гэдэг энэ одоо хорт хавдрын үндсэн хамгийн том шалтгаан бол нарны хэдийгаан туяаны тэр бие туяа гэж үзэж байгаа. Тэгэхээр бие туяатай хэдий их хэмжээний контакттай байх тусмал тэр ДНК-гийн гэмтэл өгөөдлөнө гэсэн үг. ДНК-гийн гэмтэлд орсон эс нэг өдөр вирусцэн компьютер шиг буруу ажиллаад тэгээд өөрөө ургаа авчдаг. Арсны хавдар болчих тийм ээ. Тэгээ ингээ өөрөө арсны хавдар болж эхэлдэг. Тэгэхээр энэ меланома гэдэг энэ хорт хавдар манай Монгол улсад бол бүртгэлийн хувьд бол харьцангуй нийт үндсэн том судалгаа хийгдэггүй байгаа. Яг одоо халуун орны хүмүүстийн төр тохиолдох нь элбэг юм. Ер нь бол маш элбэг. Дэлхийд дээр ер нь бол нэлээд одоо өндөр буюу хэд элбэг байдаг хавдруудын эхний топ 5 6-ад явж идэг. Тэгэхээр энэ бол өөрөө маш их өргөн тохиолддог хавдар гэсэн үг. Да ялангуяа сүүлийн үед Америк нэгдсэн улс судалгаа хийгдсэгээр бол ойролцоогоор жилд 3-аас 4 сая хүн энэ меланомогоор онцлогдож байна гэж үзэж байгаа. Пич шүү дээ. Тэгэхээр сүүлд бол яхад сарын хугацаанд ийм баг үед нь бол ингээд авчиж болох юм. Ер нь бол одоо эмчилгээнүүдээ олон эмчилгээ байгаа. Хавдрыг яаж эмчилдэг вэ? Аргууд хийм эмчилгээ, туяа гэл одоо олон тооны мэс засал гэл юм байна. Гэхдээ мэдээж хэрэг бол хамгийн эрт үе буюу баг эм цэг байх үед нь онцлог тусмал амархан байдаг. Гэтэл харамсалтай нь хүмүүс энийг эрт оншилт мэддэггүй. Яг нь зөв ингээд манай хөдөөнийхэн ч бас эвгүй штэ. Ингээд энд нэгээд байж байгаа гинт иймэрхүү юм гараад энэ сайхан тодцсон. Би одоо яах вэ? Иймэрхүү ч юм уу? Ингээ гараагүй юм хүн байвал би сансаргүй нэг юм хондоо зогцсон юм байл. Тий яг зөв. Өвдөхгүй маран дээр гараад бараг анзаарахгүй. Өвдөхгүй зөвөрөхгүй. Хөл гаран дээр байвал эсэргээр одоо энэ юу гойны армаар байвал хүн анзаарахгүй байжгаад тэгээ удаачих юм. Удаачих гэсэн. Яг ийм муухай хавдрахгүй. Тэгээд ерөөсөө юу Америкт хийх судалгаагаар бол сард ойролцоогоо 100 мянга гаруй хүмүүс энэ меланомогоос болоод нас бардаг гэсэн юм судалгаа. Гол аюултай нь энэ ил гарч ирчээд томрдгүй дотгошоогоо явдаг нь аюултай. 100 мянган хүн юм ээ. Тий. Тэгэхээр энэ юу хөр зэрэг 100 мянгад чи юу гэсэн юм бэ? Энэ аргагүй шүү дээ. Тий чинь 200-300 сая хүн амтай улсаар. Тэгээд дэлхийд даяар маш олон хүмүүс байна. Тэгэхээр сүүлийн үед яг үгүй зэрэг меланома гэдэг зүйл бүр илүү их нэмэгдэх болсон. Өмнө харьцангуй бага байсан. Шалтгааныг нь юу гэж яаж юм гэхээр манай дэлхий чинь өөрөө нэг озоны маш их олон тооны гэмтлүүдтэй болоод
Тэгээд нөгөө UVB болон A туяанаас гадна C туяад гэдэг юм уу? Маш олон туяануудын зэрэг нөлөөлөлд орох боломжтой болчих жоо. Тэгээд нарны тусгал одоо өөрөө бүр хүндэрч байна л. тэгээд дэлхийн дулаар л өөрөө амар нөлөөлж байна. Одоо та нар ингээл жил ирэх тусам дулаар л ихсээд байгаа байхгүй. тэгээд ган гажиг ихсээд ирэх чинь цаанаа чинь нарны туяаны хүч нэмэгдээд Одоо тийм хамгийн наадлын жишээ ихэд би нодлон Алтай таван бүгд дээр очиход цас нь айгүй их байсан байхгүй. Арай харьцангуй их байсан. Энэ жил очисон чинь багассан байгаа. яг зөв. Тэгэхээр чи энэ дэлхийн дулаар л бүр улам л ойрцсоор байна шүү дээ тий. Дэлхийн дулаар л ойртчихна гэдэг чинь цаад санааны нарны хэтигаан туяаны гүн хүч нь нэмэгдэж байгаа гэсэн үг. Хүч нэмэгдэх тусам энд амьдарч байгаа 7 тэрбум хүний арьсан дээрх ирж байгаа туяаны хүч ч нэмэгдэж байгаа. Тэгэхээр энийг одоо зохицуулалт нь одоо тэгэл озоо мозоо ингээл одоо дэлхийн том одоо тэгэл дэлхийн дулаарлыг эсрэг мэдээж иргэл мод сайн тарих гэл манай ерөнхийлөгчд ч яриад байгаа шүү дээ. Цаад санаа чинь энэ юу гэж хэлж ийнэ гэхээр аль болох нөгөө байгаль экологийг гэмтээхгүй байхыг сэргийлэх гэсэн. нүб мөв болон олон улс үндэстэнүүд ярьж штт. Тэгэхээр энэ чинь өөрөө сэргийлэх ганц одоо хүн төрөлхтний том проблем асуудал. Тэгээ энэ бидний арьсны хавдар болж хувирж байна. Тэгэхээр бид нар одоо энийг бас сайн бодолцож мэдэж авах хэрэгтэй. За одоо тэгвэл бид нарт одоо юу гэдэг гол хариулт байгаа. Одоо яах хэрэгтэй юм биш тий. Жишээ бид нар энэ одоо нарны туяаг бол маш хүчтэй нөлөөлөл нь биднэрт ийм за хөгшрөлт үүсгдэг юм байна. Харлал бололт бол наазахын асуудал юм байна. Цаашлаад бүр ингэ хавдар үүсдэг юм байна гэдгийг ойлгочлоо. Тэгэхээр бид нар үүнээс хамгаалахын тулд мэдээгүй юм гэж байна тий. Хамгаалахын тулд хүмүүс ч одоо борлоход л сайн гэдэг бол бас хэцүү юм. Тий, тэр нь өөрөө Яг хамгаалалт болж ийн л та. Хит их хахаар ч сэргийлэхийн тулд яа гинэ. За сэргийлэхийн тулд мэдээж хэрэг бол эхний ээлжинд тухайн одоо яг нөгөө нэг нар гэдэг юм байгаа шүү дээ тийм. Нарны тусаж байгаа тэр одоо өчлгүүдийг сайн ойлгох хэрэгтэй. Жишээлбэл одоо 10-аас 14 цагийн нар бол хамгийн өндөр дээд зэгтэй UVB буюу нөгөө хүчтэй хортой туяаг их ялгаруулдаг. 10-аас 14 цагийн хоорондох тэр цагийг бол ерөнхийдөө бол аль болох нэг өсний одоо юу гэдгийг те хүчтэй туяа нартай хитэх бас хамаагүй арсыг контактлах тийм зохимжтой зүйл биш. Тэгэхээр онц шаардлагагүй бол ер нь 10-аас 14 цагийн үед бол тэгж удаан гадаа бас байгаад тахад бас зохимж муутай л юм. Гэхдээ яг боломжтой бол тэгээд нөгөө малгай толгой хамгаалаад тий. За нэгдүгээр тэр байна. Тэр бол нар бол аяг осолтой байна шүү дээ. За хоёрт яг хөөхөр зэрэг яг чиний хэлж байгаа нөгөө хамгийн багадаа нөгөө аль болох биеийн ил гарсан хэсгүүдийг их хэмжээтэйгээр оруулах хэмжээний хувцсыг битгий өмсгөж байгаа. Тэр цагуудад. Жишээлбэл одоо юу гэдэг яаруулах ханцуутай цамцч гэдэг юм уу? Эсвэл тойрог хэмжээний нарны малгайч гэдэг юм уу? Тэ? Эсвэл одоо нүдний шил зүгсдэг гэж байгаа. Нүдний шил чинь өөрөө бас нарны тэр бие туяаны одоо хамгаалттай шилэгч бас байдаг. Нүд бас өөрөө гэмтдэг байна шүү дээ. Нарны туяаны чинь. За ингээд нэмэгдээд яг хөөхөр одоо бидний нөгөө нэг нарнаас хамгаалах техникүүд дундаа за мэдээж сүудэртэй газар зогс мохс гэдэг энгийн хэрнээ чухал зүйлүүд байна шүү дээ тий. Хамгийн сүүлд нь яг үгээр зэрэг дэлхийн нийтээрээ зөвлөд байгаагийн одоо хамгийн том одоо юу гэдэг зөвлөмжний үгээр зэрэг энэ нарны тос гэдэг зүйлийг ер нь арьсандаа дүрхэж хөвшөөч гэдэг юм л ярьж байгаа. Ил гарсан эсвэл дээр. Тэгээ ил гарсан эсвэл дээр. За ер нь нарны тосыг та хоёроос би асуу хэр их дүрхдэг вэ? Гэхдээ яг хөө тэгэл янз янзын нарны тос байдаг. Тэгэл нэг би юу сая явахдаа бол нэг өдөрт 2 удаа дүрхээл тэгэл. Өглөө нэг дүрхэж байгаа. Босоод ингээд яг ингээд гарах болохондоо. Тэгэл өдөр нэг хэд халаад ирдэн шүү дээ. Хэд халаад бүр байжаад. За одоо нөгөөх нь үйлчлэгийг алгуулчихж байгаа гэдэг нэг дүрхчихэж байгаа. Тэгэл байна. За чиний бол нэг дүрхээгүй. Ер нь дүрхэхгүй. Нэг дүрхээгүй ч гэсэн Ташкагаас цагаан ба. За гэхдээ нарны тосны талаар хүмүүсийн нэг ойлголт байдаг. Нарны тос дүрхэхээр хүн одоо харлахгүй гэж ойлгодог. Харлахгүй. Тэгэхээр яг үзэг харлсан байна чи. Би дүрхээгүй байж Ташкагаас цагаан ба шүү. Тий. За энэ бол ерөөсө харлалт борлолтын эсрэг хамгаалах зүйл биш. Одоо бидний нөгөө өмнөх ярьсан аюултай зүйлсээс хамгаалж байгаа. Нарны тэр хүчтэй тусгалнаас. За нарны тэр хүчтэй тусгал болох UVA болон тэр B гэсэн туяаг арьсны нөгөө доотлын давхаргалууд тий. Нөгөө нэг эсрүүд орох тэр дэмэжийг нь бууруулах юм нөлөөтэй байдаг байхгүй юу? Тэгэхээр одоо хүмүүс нарны тос дүрхэл зөвхөн харлахгүй тулд дүрхдэг байхгүй. Тэр бол биш ээ. Магадгүй тодорхой хэмжээгээр чарлах юм. Тодорхой хэмжээгээр гэхдээ хамгаалж болно гэхдээ харлана. Дээрэс нь нарны тосны хувьд бол өөрөө яг гол асуудал нь тэр миний яриад байгаа арьсны хор тавдраас сэргийлдэг. Арьсны хор тавдраас сэргийлэхэд бүр 95% нөлөөтэй гэж үзэж байгаа. Тэгвэл ер нь заавал дүрхэл маш сайн нөлөөтэй гэсэн. Тэгээд арьсны хөгшрөлт биш үү нөгөө.
наранд гараад туяанд нөлөөсөн бол арьс үрчлээд гэдэг нь шүү дээ. Тэр хөгшилтийн процессыг сармагжуулдаг. Нарны тос төрхтөг хүн арьсны үрчлээтэд хөгшил бага явагддаг гэж байгаа. Тэгэхээр энэ өөрөө одоо бас айгүй тийм чухал зүйл болчих. Гоо сайхан бай нэгт эрүүл мэнд байх нь байна тийм үү. За тэгээд нарны тосон дээр бол та харж байгаа бол би яг яаж одоо хэрэглэх ёстой, ямар одоо зааврын дагуу байх ёстой энэ тий. Одоо энэ талаар нь бас илүү их бас ярьж өгье гэж бодож байна. Тэгэхгүй болохоор манайхан өчтдөг юм уу? зүгээр аваад өгчдөг байхгүй. Ямар төрөл бүрийн нарны тос байгаа. Тэгэл аваад түрхээл цацдаг зацаад. Тусканыг түрхэд үзүүлэх юм уу? За тийм. Одоо наргүй байх чинь. Одоо наргүй байхад яах вэ тийм ээ. За тэгэхээр мэдээж хэрэг бол нарны одоо тэр тосны хувьд тийм гол химийн одоо найрлага бол маш олон тооны бодисууд энэ дотор агуулгадж байдаг. Гэлээхтэй бид нар яг ганцхан энэ нарны тосыг сайн гэж байгаа юм биш. Маш олон тооны нарны тосууд олон төрлөх байгаа. Тийм болохоор би та хоёрт энэ дэлхийн ялангуяа PDA буюу Гэхдээ нарны тоснууд ер нь дандаа тийм улбар шар шарангатай байдаг. Тий. Тусгай тэндээс харамгийн подмастер тэрийг аваад ирээ. 50% хамгаална гэдэг чинь л наач бодож байгаа. За одоо ямар тос хамгийн сайн юм бэ? Тий. Нарны тоснууд хамгийн сайн нь аль нь гэдэг. Тэр самбарын тэнд байгаа шүү Тушка. Нарны тосоо одоо сонгох ч хүмүүст бол одоо энэ чинь их мэдээлэл хэрэгтэй. Их хэрэгтэй мэдээлэл болоо авчиж байгаа. За одоо бас 100-ны цаг дуусах болоогүй шүү. 100-ны цаг дуусах болоогүй шүү хүмүүсээ. Шанхарлаа сайн хандуулаарай. 100 гэлтэхгүй одоо тэгэл Өвөл бас гаггүй. нарнууд хаасаагүй л байна шүү дээ. Сайн халтай шүү дээ. За өгч хараа. Намарч бас хална шүү дээ. За энд одоо биднэрт нэг одоо мэдэж авах хэрэгтэй зүйл нь юу гэхээр энэ дунд нэг S гэж өсөг байна уу? SP гэсэн энэ өсөг байна шүү дээ. Ер нь ихэвч нарны тоснолгоо зэрэг SPF гэсэн одоо тэмдэглэгэнд байдаг. Энэ нь юухээр зэрэг сан буюу нар, протектор буюу хамгаалт, фактор буюу хүчин зүйл гэж байна. Нарны ерөнхийдөө одоо нарнаас хамгаалах хүчин зүйл байхгүй юу? Ийм л үгэнд нэг амар өөр. Нарнаас хамгаалах хүчин зүйл нь Тийм амар шидтэй үг мөг биш шүү заяа. За тэгээд үүний ар дээр явах үгээр зэрэг энд нэг 50 гэсэн тоо байна уу? Ер нь гэхдээ 50 гэдэг тоо байдаг шүү дээ. 50 нэмэх гэсэн тоо байна шүү тий. За энэ 50 нэмэх гэдэг нь өөрөө ямар нэгэн байдлаар жишээлбэл одоо би болохоор энийг ингэж бодож байна. За Тушка 50 нэмэх гэж бодож байна. Зүгээр асууж. За 50%-аас дээшээгээл юм байна. Би болохоор энийг ингэж байна. 50 градус дотор. Юу солиороод байгаа бэ? за зарим хүмүүс болохоор Харин юм бэ тэгээд. 500 минут хамгаалдаг гэж хүртэл ярьдаг. Юу 500? Энийг минут гэж үздэг байхгүй юу? За 50 нэмэх гэхээр за гэхдээ яг 50%-аас дээш. та хоёрын одоо хариулсан болон миний нэмж санал болгосон ч гэсэндээ бүгд буруу. За Энэ ерөөсөө юу гэхээр зэрэг нөгөө UVB болон UVA туяа байна шүү дээ тий. Тэрнийг саарамжуулах хурдл юм байна. Арьсан дээр тусах тэр цааш нь гүнзгийрүүлж орох. Тэрний саар хурдл юм байна. Тэгэхээр ер нь DMBS тэр гаргаж байгаа PDS гаргаж байгаа зүйл нь 30-аас дээш нэ буюу илүү 30-аас дээш нэ энэ SPF гэсэн тэмдэглэгээтэй нарны тосыг авч түрхээ гэж яриад байгаа. тийм ээ. Энэ 50 ганцхан ч гэж байгаа биш. 60 ч байж болно. 60 гэж бас гадуур байгаа. 100 гэж байгаа. 80 маяг гэдэл байж л байгаа. Тэгэхээр тэр нь нэг амар нэмэгдлээ гэд хүчтэй биш. 30-аас дээш нэ бойл илүү одоо хамгаалтыг авч яана гэсэн үг. Тэрнээс энэ ямар нэгэн минуттай хамаарлаггүй. Манайхан болохоор энэ сайн нарны тосыг өдөрт нэг л түрхэхэд болно. Ягаад гэвэл эн чинь 50 гэдэг нь 500 минут гэсэн ярьдаг байхгүй. Тийм байхгүй. Дээрэс нь ямар ч нарны тос өөрөө дээдлийн хүний арьсан дээр байх хугацаа нь 2 цаг гэдэг. 2 цаг л байд юм. Тэгэхээр чи хүн өдөрт 2 дүрхлээ гэхээр чи яах юм? За өдөрт 2 дүрхлээ гэдэг нь өөрөө 4 цаг л. 4 цаг л хамгаална гэсэн үг байна шүү. Зарим тэгэхээр ихүүдийн яг халуун нарнаар л төрхүүл юу юм гэхээс шүү. Тэгээ тэнгууд манай нөгөө Тушка маань 2 дүрхэд өөрийгөө хамгаалцсан байна. Зарим нэгэн бүр бүтэн өдөржингөө хамгаалдаг гэдэг өглөө ганц дүрхээ гаравчдаг байхгүй. Тийм ээ. Тэгэхээр чи 2 цаг тутамдаа тодорхой хэмжээгээр дүрхчих шиг. Тэгээ энэ дээр 2 цаг гэсэн юм байдаг юм. Яагаад гэвэл энэ нөгөө манайхан тухайн бизнесийг одоо юу гэдгийг те нөгөө юм зарахын тулд аюу гой тайлбар тавьдаг. Жишээлбэл одоо ус, тос, мос нэвтрдэггүй. Одоо та энэ нарны тосыг дүрхээд угаар усан тосон ч гоё гэж ярьдаг байхгүй. Усан тос болох юм нэ. Тэгэхээр яг үүндээ нарны тосыг арилгахын тулд нүрэ угаадаг байхгүй. Усаар угаах хэрэгтэй. Тэгэхээр чи энэ өөрөө ямар нэгэн байдлаар юу биш байхгүй юу? Ямар нэгэн усны хамгаалттай гэсэн ойлголт биш. Тэр бол бизнес. Энэ бол таныг одоо нэгээс нь төрөлдүүлж байгаа худлаа. Яг тийм манай монголчууд хэмнэлттэй бас. Тэгээ одоо энэ бол их сонирхолтой өдөрт 6 төрхснээс 2 төрчихье да. Нэмэх 50 гэнгүүт одоо 50% хамгаална гэж би солиороо хэмжиж. Тэгэхээр одоо нэг дүрхсэн юм чинь 50%. Нэмэх 30 байсан ч хамгаална гэсэн. Тэгээ нэмэх 30 байсан ч хамгаалах юм байна. Хамгийн гол нь 2 цаг тутам дүрхэхгүй л энэ бас ямар ч нэмэргүй гэсэн үг байна шүү дээ. Тэгээд жишээлбэл усасанд орсон бол эсвэл хөлс мөс чинь гарсан байж болно шүү дээ тий. Хөлс мөс чинь гарсан бол чиний чинь цагийн дотор байхгүй болсон байж болно.
Тэгэхээр дахиад сэргэнэ гэсэн үг байна. Тэгэхээр Яамаар юм бэ? ер нь бол одоо гадны орны хүмүүс бол ерөөсөө энийг байнга авч явж байдаг. Тэгэл 2 цаг болгоо ингээл ерөнхийдөө төрчихөдөг. Гэхдээ хүмүүсийн нэг одоо дутагдaltaй гэдэг юм уу мэдэхгүй байдаг нэг зүйл нь юу вэ? Нарны тосыг одоо ганцхан нүүрэн төрхтөг гэж ойлгосон мэт. Гар марн төрхөдөг үстэй. За жишээлбэл одоо тушка гарандаа хэрэг төрхтөг гэсэн. Гэхдээ тэгээ энэ хоёр тал төрсөн шүү дээ. Ер нь төрхсөн үү те. Гэтэл жихний арт талаа мартдаг хүмүүс. Хүзүүгөө мартдаг. За ер нь хүзүүний арт тал их төлөгддөг шүү дээ. Тий, ингээд Шилэн үзүүг нь одоо хараад яг энийг бол мартчихжээ. Тушкагийн шилэн үзүү бүр тасарлаа тэгээд ямар амар Төрсөн ч харлаа шүү. үрчлээдэлцээ тий. Тэгээд эн чинь үхээр зэрэг өөрийнхөө нөгөө нэг ил гарсан хэсэг гэдгээ бүгдийн дүрхнэ гэдэг ойлгодог. Зөвхөн нүрэл ингэ бодоод өгдөг тий. Гараа нэг хальтныг мэддэгүүд мэддэг. Тэгэхээр чих, хүзүүний арт тал. За нүдэнд бол нүдэн төрөж болохгүй. Тэгээ уруулын эргэн тойрныг бас тодорхой хэмжээгээр яхачих хэвээр. Дүрхчих хэвээр. Хамрыг бас хүмүүс их мартдаг. Хамрыг сайн дүрхчих хэвээр. Тэгээд гарын биеийн ил гарсан хэсэг. Энэ би гадаадуудын төрөгч байгааг харсан юм аа. Ингээд зүгээр гаргаж ирээд амар сурцтай. Ингээ хоёр гараа буур ингэж Хайр гай мөдөгч байгаа сте. Тэр нөгөө 70 орны иргэн хүмүүс чинь те. Яагаад нөгөө хэвтэнгээ ингээ гаргаж ирээд ингээд төрөхөд идэх шүү дээ те. Тэгэхээр эн чинь нөгөө нэг Биеиндээ төрөж өгөөд нарны тос мөсөө бүх те. арьсыг хамгаалж байгаа бүхэл ил гарсан хэсгэл ер нь бол яж байгаа шүү дээ. Тэгжэл гэмээр яг зөв хамгаалт болноо. Гэхдээ энийг одоо манайхан мэдхгүйгээр магадгүй эсвэл одоо хэмнэлтээрээ гэдэг ч юм уу явж байгаа. Гэхдээ хэмнэлт Улс өөрөө хэмнэ гэдэг. Гэхдээ хэмнээ л да. Яа тийм бэ? Эсвэл зүгээр битүү гоц өмсчихвэл тэгэл ганцхан нүрэндээ. Яг бай ингэ гэхэд юм л да. Одоо юу гэдгийг тос авсны хэрэг юу вэ гэсэн утга юм л да. Дараа нь тэгээд чи тэр тосоо ингээд хэмж байгаагээ зөвхөн нүүрэндээ төрөхөд бусад хэсгэрээ харлаж борлоод тэгээд нөгөө бусад хэсгэрээ тэр хүчтэй нарны тоёныхаа хордлогыг аваад байвал 1000 нарны тос аваад чамд 1000 нарны тос байгаа байхгүй хоёрын ялгааг болчихдог. Тэг ялгааг болчихоо. За ингээд ерөнхийдөө бол би нарны тосны дундаас бол та нар сонголтоо хийхдээ 50 нэмэх вэ нүү 30 нэмэх вэ нүү 60 нэмэх вэ нүү. Ер нь 30-аас 30 нэмэхээс дээш л зүгээр. 30-аас дээшнээ байвал илүү зүгээр гэж хэлж байгаа. Тэрийг сонгож аваарай тий. За үн ханшны хувьд бүгд өөр өөр байж байгаах. Тэгээд мэдээж хэрэг бол заавал үнтэйг нь авах гэж байгаа юм биш. Тэгээд эдгээр чи бүгд л адилхан юм нөлөөлөд өгч байгаа. Тэгээд 2 цаг тутамд сэргээгээрээ. Энэ жишээлбэл Монгол хэлбэртэй мэн айгуу санаа. Арьсны хор тавдрын эсдлийг бууруулна. Тэгээд Монгол зангууд эсэн шидээл байгаа. Янз янз л юм байна. За тэгээд ер нь одоо нарны тосыг бид нэр одоо энгийн тий зөвхөн харлаж борлохоос сэргийлдэг юм биш юм аа. Энэ одоо маш олон тооны зүйлээс таныг өөрөө чинь хамгаалж байгаа шүү. Шинэ нарны тос чинь шумуулнаас хамгаалах. Шумуулнаас юу хамгаалах юм? Шумуулын тос гэж тустай байж байгаа шүү дээ. Нарны тосын дөрөв шумуулын сөрөг болчихгүй. За тэгээд хүүхдүүдэд байна. Одоо ялангуяа одоо энэ нялх хүүхдүүдэд яаж байгаа шүү дээ. 6 сартай хүүхдийг бол аль болох нарны тос төрөх гэж бол бид нэр одоо нөгөө нэг эмчийн зааврын дагуу хүүхдэд тохирсныг сонгох хэрэгтэй. Яг бол нөгөө хүүхдийн арьс их эмзэг байдаг учраас хамаагүй нарны тосыг ус төрөх юм тийм тохиромжтой зүйл биш. Бас мөн хэд нялах энэ төр бол биш байх. Юу нэхэд нялах малах гэдэг нь бол яг зүгээр хэрэглээний талаас нь өөрийнх нь асуудал. Хэд их нялаад хурдан л доосон шүү дээ тийм ээ. Тэгээ хүүхдүүдээр анхааруулад хэлж байгаа зүйл нь бас нэг хүмүүсийн асуудал зүйлүүд. Жишээлбэл нарны тосыг төрхлөө гэхэд би витамин D-г авахгүй байх юм шийстэй гэж ярьдаг байхгүй. Витамин D авахт нь хаалт болоод байх юм шиг. Хаалт болоод байх юм биш шийстэй гэж. Үгүй энэ бол ямар ч хамаарал байхгүй. Яг л нарны тос төгсөн ч гэсэн хүн харалж байгаа үстэй. Бод жишээ нь. Тэгээд 1000 сайхан нарны тос төрхлөөгээд наранд гараад би хамгаалалтайг бас ажиллахгүй. Нарны тэр эрчим хүч өндөртэй байгаа 10-аас 14 цагийн нар бол магадгүй 2 цаг хамгаална гэж байгаа боловч хэрв тэр зуны цаг яг эд муу нар байвал тийм ээ 2 цаг биш магадгүй түүнээс дорч хэмжээгээр арсыг гэмтэж болно. Тэгэхээр зөвхөн 2 цаг гэдэг ойлголт бас өрөөсгөл. Нарны туяа өөрөө энэ тос эдгээр хамгаалдаг гэдэг боловч цааш нь арсны доотлон давхарлууд туяа алдсаар л байдаг. Тийм бай тээ. Хүчийг буулгаж сулруулж байгаа. Шууд ингээд арьстай одоо хүрэлцгийг л багсаж байгаа болохоос ш. Цаашлуулаад энэ хүндрэлээс 100% бас сэргийлж чадахгүй. Гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгэхээр мэдээж нараас үүдэр бараадах явах бас дүрхцэнгээ өнгөрөөд байж болохгүй гэдэг санаа авахгүй цаана. Би энэ дэр нэг нарны тосон дэр нэг ойлголтол шинээр бүр сайн мэдж авлаа. Төргсөн ч харалт юм. Төргсөн ч харалт юм. Харлалтын процесс гэдэг бол өөрөө бас тодорхой хэмжээний хамгаалтын процесс. Хамгаалтын процесс. Мөн дээрэс нь энэ тосыг дүрснээрээ харин тэр бүр нөгөө альдуу янзын UV болон тэ хорт одоо тэр туяа моёнаас сэргийлэх гол нь тэр нөгөө эрүүл мэнд талаасаа нарны тосч юм байна шүү дээ. Тийм. Эрүүл мэнд талаасаа, гоо сайхан талаасаа. Гоо сайхан талаас. За ингээд ер нь бол би таард нэг нар гэдэг зүйлийг чинь цаашлаа ингээд ярих юм бол хоёулаа айгүй гоё зөв сэдв гаргачлаа тий. Хоёр үнийг харж агаад энэ өөрөө монголчууд айгүй хэрэгтэй. Энэ нэвтрүүлгийг
одоо юу гэдгийг 10 жилийн дараа үдсэн чинь нар байж лээ. Тий. Наранд бид нэр түлэгдэхтэй түлэгдэн, борлоготой борлно. Нарны тос тухайн үед ойрцоор шүү дээ. Магадгүй 10 жилийн дараа юу өөрчлөгдөх вөхөр ястай харин үнэхээр байгаль орчинд одоо тэр нөгөө мод одоо муу тариад одоо байгаль орчинд хор хөнөөлтөй хандаад Сүлжилт явагдаа. Озоны давхраг маань харин эсэргээрээ гэмтэл үүсэж байх юм бол илүү л хүчтэй нар ирээд байх юм. Яг үнэ. Тэгэхээр энэ дээр юу гэхээр манай энэ өнөөдрийн нэвтрүүлгийг 10 жилийн дараа үзсэн ч хүн яг нэг ойлголттой л байх байх. Гол нь нар бол ийм хортой байдгийг шүү. Бас их наранд ингээд удаан сайхан дээг авч ингээд хэд удаан байх нь хортой байна. Тэг хортой. Ер нь их олон юм гэж байна тий. Тишка. За ингээд ерөнхийдөө хоёртоо нэг юм хөө ойлголт өглөө тэгээд монголчууд маань нарны тус хэрглэж хөвшөөрэ. Ер нь тэгс сурах хэрэгтэй. Би төрхөөг байхгүй одоо төрхнэ. Тэг ер нь өглөө гарахтаа ч юм уу сайхан ягаад өдөр нэг сайхан очны сэргээгчээ те. Тэгээд Одоо энэ зарим нэг хүмүүсийн нарны тосны харшилтай амаршилтай гэдэг идэв шүү дээ. яг зөв. Тэр бол мэдээж хүн бас Нарны тусалж дотор айгүй олон төрлийн жишээл эмзэг мэдрэмтгий ярьсных байж байгаа жишээ нь те. Сенсатив гэдэг нь жоохон илүү мэдрэмтгий ярьсан тэр нь зүгээр хэд. Тэгэхгүй бол зарим нь арьс нь улаалах гэдэг. бид нар энэ тосыг яриаггүй шүү. Энэ зүгээр л нэг нарны тосны жишээ. Тэгэхээр яг зөв тэр та өөр сонгох тэр нарны тус байна. сенсативыг нь авах юм уу те эсвэл одоо хэд мэдрэг бишийг авах юм уу гэдэг эн чинь гаднаа ингээд юу заавартайгаа байж байгаа гадны туснууд чинь. Тэгээ энэ зааврын дагуу өөртөө сонгож аваад тэгээд сонгосон нарны тус. Ямар тос авах нь бол таны эрх. Тий. За ингээ өнөөдрийн сэдвийн ерөн өндөрлөе доо тий. За тэгээ. За үзэгчдээ бид өнөөдөр бас их чухал сэдвийн дагуу ярьлаа. Бидний арьсан дээр тусахын нарны нөлөөлөл нь одоо эрүүл мэндийн талаас нь ер нь ямар эерэг болон сөрөг талуудтай юм бэ гэдэг талаар ярьлаа. Тэгэхээр монголчууд бид нар өөрсдөө их аялал зугаалгад сүүлийн үед бол одоо бүр илүү шунан дурлж байгаа. Одоо ковидын дараах тий одоо энэ үеэр бол агаарт гарах нь их сайн гэдэг одоо бүгдээрээ л одоо хошуурж штэ. Энэ үед харин бид нар агаарт гарахдаа энэ нарны хэд одоо хүчтэй тусгалаас ер нь өөрсдөө яаж сэргийлэх вэ гэдэг энэ талаар ерөнхийд өнөөдрийн дугаараа хийлээ. Бид гурвын өнөөдрийн ярьсан зүйлсийг та бүхэн маань одоо эхлээд магадгүй дахин үзээд өөрийнхөө амьдралд хэрэгжүүлээрэй гэж хүсэж байна тий. За ингээд Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлаар Монгол Улсын ерөнхийлөгчийн хамгийн газартай бэлтгэн хүргэдэг ард түмэндээ эрүүл мэндийн боловсролыг энгийн ойлгомжтой тайлбарлан хүргэдэг АЯ доктор нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна тий. Тэгэлээ. За АЯ ток шоуны маань дараагийн дугаараар цоо шинэхэн сэдвэр уулзнаа. Баяртай үзэгчтэй. За баярлалаа.